За мөнхөө чи ягаад казиногийн үүдээр эргэлдээд байдаг вүлээ? За сайн байцгаана уу. Ингээд Монако улсад ирсэн байна. Тэгээд энэ казиногийн үүднээс эхэлж чинь. Тэгээд ягаад гэвэл энэ Монако улс маань бол ер нь хамгийн их хүмүүс ирдэг, бужигнадаг хэсэг газар нь бол яг энэ казиногийн энэ хав. За тэгээд Монако улс маань бол биш үү те. Нийтдээ энд 39 мянган хүн амьдардаг. 39 мянган хүн. За үүний 9500 нь бол яг энэ Монако улсын иргэд байдаг. За үлдсэн хүмүүст нь бол ерөнхийдөө дандаа Европын хамгийн баян тэр бунтнууд байдаг. 36 мянган үний 9 мянган Монако. Тэгээ үлдсэн нь бол Европын тэр бунтнууд байх нь шүү дээ. Тэгээд бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-оос. Газар нутгийн хувьд 2 км квадрат газар нутагтай. Ингээл 2 км квадрат ерөөсөө нэг тэнгисийн иргэдээр энэ уулын юм газар нутаг. Тэгээ энэ улсыг бүтэн нэг ингээд тойроод алахыг бол ганцхан цаг хангалттай ингээд бүтэн тойрчин. За тэгэхээр би одоо эхнээсээ хэлээд байгаа тийм ээ. Одоо Карибын жижиг улсууд, Европын жижиг улсууд бол ингээд тусгаар тогтноод 9 мянган хүмүүнийг ингээд хүү амтай ингээд ийм улсыг яагаад үлдээдэг вэ гэдэг асуултыг хариултыг бол та бүхэнд өмнө өгсөн. Тэгээд дахиад хэлье. За яагаад гэвэл энэ бол татврын хамгийн таатай бүс бол Монако. 9 мянган бүр анх тусгаар тогтохдоо 1500 хүнтэй энэ улсыг ингэж тусгаар тогтно гэж үлдээсэн байдаг. За тэгэхээр татврын үед юу вэ гэхээр хувь үнийн орлогын албан татвар байхгүй. За хөрөнгө өв залгамжсны татвар гэдэг маш олон татварууд бол тэг татвартай. За тэгээд яг үндсэн иргэд нь 9000 гаруй хүнтэй. За тэгэл яг Европын хамаг баячууд бол татвараас ингээд одоо тий таатай нөхцөлийг дийдлэх гэж ингэж ярьж штэ тий. За тэгэл 9000 хүн бол парк гээл ер нь сайхан амьдарч байгаа шуудхандаа. За тэгээд ийм Европт бол ер нь ийм машинууд маш цөөхөн харагддаг тий. Одоо ингээл энэ GM тэгэл Lamborghini биш үү те. За тэгэхээр энд бол ингээд яалтчгүй одоо Европын хамгийн баячууд нь байдаг учраас иймэрхүү машин тэрэг бол маш илбэг бол ингээд харагданаа. Та хэд ингээд эргэн тойрны хараарай. За тэгээд Монако улс маань бол яг энэ газар дундын тэнгистээр байгаад байгаа. Тэгээ ерөнхийдөө ингээд энэ улсыг бүхлээр нь харъя гэвэл одоо ингээл ерөнхийдөө энэ улсыг бүхлээр нь харчиж байгаа юм. Тэгэхээр ер нь бол энэ Европын түүхэнд бол одоо ингээд яг одоо байдаг юм жижиг улсууд их сонирн байгаа ч тийм дундын ийм саарал бус үлдээж ингээд хэсэг газрыг том гүрнүүд үлдээгээд саарал бүсгээд тэгээд тэнцэнийг хэдхэн мянган хүн тусгаар тогтносон болгоод ингээд орхичдаг. Тэгээд нэг хүн догт хорлохоор эн чинь бас л дэлхийд эхний 3-т багтдаг тийм. За ийм бас Европын улсуудын нэг онцлог байна шүү. Тэгээ Европын хамгийн баячууд бол энчээ байгаа. За тэгээ та бүхэн анзаарсан бол энүүгээр ингээл битүү ерөөсөө завь хөлөг онгоцнууд байгааз. За тэгээ энэ хөлөг онгоцнууд маань бол одоо нөгөө загас магсанд явдаг ч юм уу те. Одоо ер нь дийлэнх ус орн бол тийм байдаг штэ. Ингээд тээвэр мэвэрт явдаг. Ерөөсөө тийм усан онгоцнор биш. Одоо тээвэр мэвэрт явдаг биш. Дийлэнх нь бол энэ ингээд нөгөө тэр бунтнуудын маань ийм хувийн хөлөг онгоцнууд. За зарим нь бол чартер төрөөсийн онгоц байдаг гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол ингээд энэ улсад те ингээд амьдраад компани нэгээд за энэчнээс төв компани удирдаад за тэгээд энэ сайхан зам аваараа ингээд энэчнээ сайхан аялаад тэгээд ер нь бол энэ орчин бол ер нь тэр жигтэй их тийм тансаг юм байна. Сая бит хоёр тэр нэлээд дээрээс доошоо бууж ирж байгаа. Арай гэж нэг машины зогсоол болоод тэгэл доош л олдоо. Тэгээд орчин бол их гоё юм байна. Одоо яалтчгүй тэр бомбнууд бол энд ингээд үнэхээр амраад чийлрээд ингээд хувийн зам байвтай те. Ингээд бол байж идэг ийм улс байна. Тэгээд энэ улсад ирвэл бол ер нь манайхаа ингэж одоо тасгалах гэж л ирэх юм байна. Түүнээс биш бол энэ чинь ингээд нэг түүх мүх гэдэг ахын байхгүй одоо өөрсдийн яг үндэстэн ч юм уу ингээд те өөрсдийн хэл мэл тийм соёл моёл гэдэг юм байхгүй. Ерөнхийдөө ингээд Итали, Францын нэгдсэн нэг хитгэн нэг хүнийг л анх ингээд Латин Америк бас хүмүүс тэгээд ингээд тусгаар тогтнуулсан болоод ингээд бол ер нь хожимоо бол ингээд энийг өөрөөр ашиглая гэж тухайн үеийн Европын элитүүд бас давхар
тооцчихсан байна. За одоо мөнхөө өтөр ямар нэгэн албан байгууллагын лифтэнд суугаагүй. За энэ бол ингээд нөгөө нийтийн лифт байхгүй юу? Нөгөө энэ ч нэг уулын өксвөр байгаа учраас ингээд ийм нийтийн үнгүй ийм дээшээ дошоогоо гардаг буудаг. За ийм юм айгүй ихтэй. За тэгээ хотоор алхахаар манай одоо Европын бомтнууд маань ерөнхийдөө нэг иймэрхүү байранд амьдарч байгаа. Тэгээд дундаж байрны үнийг нь та 1 м²/н хэд гэж бодож байна? Дунджаа шүү дээ. Одоо тансагч биш, хамгийн муунч биш. Дундч нь бол 60,000 евро 1 м²/н. 60,000 евро гэдэг чинь одоо 1 м²/н Монгол мөнгөөр бараг 250 сая төгрөг байхгүй юу? Амар байгаас 250 сая төгрөг. За тэгээд ингээд бодглохлоор 100 м² байр авъя гэвэл 25 тэрбум уу ч одоо юу вэ те? 10 м² байр авах гэж 2 тэрбум 500 байх нь вэ шүү дээ. Тэгээ 10 м² байранд амьдрч гэж одоо бас юу байх вэ те? За тэгээд энэ бол үнэхээр юу юм байна? Одоо яг ийм үнэхээр бэлтгэж энэ улсыг бол ингээд бий болгосон ингээд андшгүй юм байна. Яг гэвэл энэ Европч нь өөрөө дийлэнхтэй амар татвартай улс шүү дээ. Ер нь л одоо их мөнгө олох тусмал өстой хов татвар авдаг тий. Ийм бодлоготой дийлэнх улсууд нь. Тэгэхээр чин тэнд байгаа ингээд тэр бомтон чи энд бол ерөөсө жаргалын орн байгаа хөөхгүй. Одоо тэгээд газар дахиад ийшээ байхгүй, байшин барилга барих газар. Тэгэл ерөөсө ингээд нэг 39 мянган хүний тий 30 мянган Европын тэр бомтнууд ирчин дахиад багтах цаа байхгүй. Байшин барь багтах цаа байхгүй. Байшин худалдаж авъя. Зарах байшин байхгүй. За энэ минь бол өстой амар хөлөг онгоц байна уу? Энэ одоо яг хэн гэдэг одоо тэр бомтныхны мэдээж бүү бид тийм ээ. Яа. Үнэхээр бол амар зэвнэр байна шүү энэ доогоор хувийн зэвнүүд. За тэгээд мөнхөө ит хоёр одоо ханхүүгийн машины цуглуулган дээр орж ирсэн байна. Тэгээд Монако улс маань бол нөгөө хаан засаглалтай. За тэгэхээр хаан засаглалтай гэхээр нөгөө яг хаан энэ улсыг удирддаг. За тэгэл нөгөө ханхүүгээл өв залгамжлаад явдаг. За ийм улс юм байгаа. Тэгээд ер нь бол одоо ханхүү маань ингээд 9,000 хүнийг удирдах байгаа, засаглаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ бол ингээд бас хоббины машины цуглуулга. Тэгээ үүгээрээ бол музей хийчихсэн юм байна. За энэ гоё Porsche байна. За тэгэл ингээл ер нь бол бүх төрлийн онцгой гоё машинууд бол байдаг гинэ. За энэ тэгээд нөгөө формулагийн уралдаан энэ чинь болдог гэдсэн. Тэгээд формулагийн машинууд байна. Өстой гоё сонирхолтой машинууд бол их байна. За тэгээд Монако улстай намайг танилцуулж байгаа мэдээж манай PC бол ивент итгэгч та дэлхийн 60 гаруй брендийг одоо албан ёсны эрхтэйгээр PC Mall-оос худалдан авах боломжтой. Тэгээд PC Mall-ыг мэдхгүй хүн одоо бол Монголд байхгүй байх. Тэгээд Монгол улсын 19 аймагт салбартай. За ийм сайхан хамт олон байна бол намайг Монако улстай танилцуулж байна. За мөнхөө яагаад хүн ойр орхын казино руу дагуулж ирээд байна. За нарга. За сая бит хоёр ингэсэн бас энэ нөгөө Европын хамгийн эртний казино юм байна. Бүр хамгийн эртний казино. Тэгээд энэ чинь нөгөө эртний хаадууд, ван, гүнгүүд ирж тоглолдог тийм ээ. Дэлхийн одууд одоо тэр бомтнууд ирж тоглолдог бас ийм казино гэхлээр нь зүгээр орж тогтчил юм сонирхсан 20 еврогоор ингээд орд юм байна. Нэвтрэх такс нь. Тэгээд дотор бол бичлэг хийж болохгүй. Ягаад гэвэл хүмүүс тоглож байгаа учраас яг одоо оройн цагаар. За тэгээд бол доторх нь бол нэг тийм классик хуучны тий айгуу тийм тансаг хуучны тийм классик загвартай. За ийм тогтчлолтой казино байт юм байна. За тэгээд Монако улс маань бол орой болохоор бас яг энэ хэсэг бол их гоё ийм гэрэлтүүлэг тогтчлолттой тийм гоё орчин бол бүрдчихдээ юм байна. Тэгээ ер нь бол би ингээд Европын орноор ингээд явхаар ингээд нэг айхтар ялгаатай зүйл байхгүй, нэг юм айхтар үзэж хараад хүүхах гэх юм байхгүй, нэг тийм уйтгартай яваад ирсэн. Тэгээ яг энэ Монакод ирэхэд бол энэ тий одоо айхтар үзэж харах юм гэхээс байхгүй ч гэсэн нэг юм уур амьсгал, vibe нь тийм ээ ингээд энэ нэг орчин ингээд шал нөгөө өөр бас юм ертөнц рүү ороод бол ирдгийм байна. Тэгээ та бүхэн маань бол одоо хэрвээ Франц центрээр явж иж тааруул тийм ээ ер нь бол нэг жоохон хазаагаад энэ Монакогоор дайраад гарахад бол ингээд бас нэг юм өөр орчин vibe үзээд ингээд гараад бол явах юм байна шүү. Тэгээ энэ чинь бол яг хонж моноод бол тэгэл одоо тийм айхтар
хийх юм бол байхгүй зүгээр жуулчилж үзэж явж байгаа хүнд бол тэгээд нэг 2 км квадрат газар нутагтаа тэгээд нэг өдөр бол ер нь хангалттай. Ингээл яваал ингээл гол юмнуудыг үзээд харчих боломжтой. За ийм газар бол улс бол Монако юм байна. За мөнхөө ит хоёр явн явсаар ингээд Андорра гэдэг улсын ойролцоо ирсэн байна. Одоо тун удахгүй нэг 20-30 км яваад орно. За тэгээ энэ улсын бол нэг онцлог нь бол яг ийм уулан дунд байрладаг. Пиренен нуруу уулын ерөнхийдөө улс. Та бүхэн миний өмнөх одоо устсан хаягийг маань өмнө нь дагдаг үздэг байсан бол за тэнцэнээс Бутан тэгэл тэр Кавказын нурууны улсууд уулын Карабахуу тийм ээ. Яг иймэрхүү тогтцтой байршил байдаг улсуудыг бол үзчихсэн бах. Ингээд тун удахгүй Андорра улс руугаа ороод бичлэгийн үргэлжлүүлье. За ингээд Андорра улс руугаа дүнгиж одоо хилээр нь нэвтрэн орж ирж байна. Тэгээ энэ улс бол нөгөө Шенгений гишүүн биш, Европын холбооны гишүүн биш улс. Тэгтээ бол ингээд хил гайл нь бол нөгөө бичиг баримтыг одоо виз шаардахгүйгээр тэгээ Европт явж байгаа хэн бүхэн бол ингээд чөлөөтэй орж болдог. За ингээд гоё юм уулын дунд улс руугаа ороод ирлээ дээ. За тэгээд энэ уулын дунд улс гэдэг чинь бас л үнэхээр бас гоё вэ шүү энэ. Тажикстанд очиход бас нэг яг иймэрхүү мэдрэмж авч иж үлээ. Яг таг уулын дунд ингээд гүрж бас нэг иймэрхүү тогтцтой газар байдаг. За ингээд хотынхоо бас нэг өндөрлөг цэг дээр хүрээд ирлээ. Тэгээд энд байгаа зүйл бол парламентын ордон нь консул генерал гэдэг. Энэ улс маань 77 мянган хүн амтай байхгүй юу? Гэхдээ яг жинхэнэ Андорра паспорттой иргэдийн тоо бол 33 мянга. Тэгээ 33 мянган хүн маань ингээд сонгуул болно. За тэгээ сонгуулаараа 27 парламентийн гишүүнээ сонгоно. За тэр 27 гишүүн маань энчэнээ суугаад засгийн газраа байгуулад ингээд бол яг институтын үйл ажиллагаа явдаг. За ийм төр засагтай улс. Тэгтээ хамгийн сони юм нь юу гэж энэ улсын төрийн тэргүүн нэ штэ тий. Францын ерөнхийлөгч, Испани хамлам хоёр төрийн тэргүүнтэй. Гэхдээ энэ хоёр бол зүгээр бэлэгдлийн төрийн тэргүүнүүд бэлэгдлийн яг жинхэнэ үйл ажиллагаа бол парламент засгийн газраараа явдаг. За ийм улс байх нь тэгээ яагаад вэ гэхлээр одоо яг нөгөө дэлхий хуваагдчих үед бол ингээд энэ том хоёр гүрэн ярьсан байна л да. Энд чи яг Франц, Испани ерөөсөө яг голд нь байгаа ийм одоо 33 мянган хүн байгаа дээ шүү дээ тий. Тэгээ энийг яасан бэ гэхлээр энэ бол тусдаа өөрсдөө хил устдаа яг үндэстэн байсан юм билээ. Нөгөө одоо тоглоомын нэг тийм жижиг улс бол биш. Яалтчгүй 1200 оноос ийм үндэстнүүд байсан өөрсдийн хилтэй, устай, соёлтой. За тэгэл энэ хоёр том гүрэн байна бол хоорондоо ярьсан байна л да. Ингээд манайх авах уу, танайх авах уу гэд. Тэгээ ерөнхийдөө бол хилцэлтэй нэг хөрөхгүй байж байгаа. Сүүлдээ бол ийм дундын саармаг улсыг бий болгоё гэд. За тэгээд бол ерөнхийдөө ингээд Андорра улсыг тусгаар тогтнуулаад тэгтээ бол ингээд үндсэн хуулинд нь бол Францын ерөнхийлөгч тэгээд Испани хамлам хоёр бол ингээд хоёр төрлийн тэргүүнтэй. За ийм улсыг бол бас үлдээсэн байна. За тэгээд энэ бэст ийм юм байна. Би энэ Европоор явсан сая ирж байхдаа яг нийт ингээд нарийн тоогоо гаргалаа л да. Энэ яг миний Европын хэддэх улс вэ гэдгийг. Тэгээ ингээд тоолсон чинь миний яг 27 дахь Европын улс бол Андорра юм байна. Тэгээ би энэ улсад ирээд бол нэг зүйлийг маш сайн өөр зүйл мэдэрч байна. Ягаад гэхээр ингээд энэ Европын улсуудаас чи яваад байхаар ингээд яг хэлэн өөр, түүх мөх нь өөр боловч ийм тийм өөр мэдрэмж vibe юусаа авдаггүй байхгүй юу? Тэгээд явж ирсэн сая би Монакод ихгүй тийм өөр vibe мэдрэмж авлаа. Энэ Андорра гэдэг улс бас нэг ингээд орж ирээд байхад тийм өөр vibe, өөр мэдрэмж, тийм өөр орчинг бол бас хүнд ингээд мэдрүүлдэг юм байна шүү. За тэгээд Андоррод ирсэн хүмүүс бол энэ гүүрэн дээр ирж их зураг даруулдаг юм байна. Энэ маань бас ишиг ингээд нөгөө татваргүй барааны бүс байгаа. Duty free гэж. За тэгээд ер нь бол энэ ч зарагдж байгаа жишээлбэл арх тамхи хинтер бол одоо ер нь Европын дийлэнх орнуудаас 4-5 дахин хямд байдаг. За тэгээд тийм учраас бол ер нь энэчнээс бол одоо ороод гарч байгаа тохиолдолд бол Испани хэл дээр нөгөө юуг их шалгад юм байна л да. Машин тэрэг мэргийг их шалгадаг. Ягаад гэвэл нөгөө
эн чинь Шенгений гишүүн биш, Европын холбооны гишүүн биш те. Тэгээ энэчнээс чинь нөгөө баахан одоо хямд бараа бөөндөж аваад тэгээд бусад юу руу ор зараад болохгүй шүү дээ улсууд руу. Тийм болохоор бол шалгалт маш ихтэй. Тэгээ ер нь бол яг хөө би жоохон буруу төлөвлөж, андараг буруу тооцож, энэ ч бол ер нь хоноод явсан бол их зүгээр байсан юм байна. Тэгээд юмны үнэ нь бол хамаагүй хямдхан юм байна. Одоо бензин дийлэнхтэй 1.4-5-6 евро байдаг бол энэ ч 1.2 гээл те. Тэгээ юмнууд нь хямдхан, энэ орчин нь нэг өөр тийм уйтгартай биш. Тэгээд айгүй юм гоё тийм vibe мэдрэмж авдаг ийм санагдлаа. За тэгээд энэ улс маань бол бүр 2000-аас 2010 оны үнд бол ер нь нэг тийм офшор бүс маягийн улс ерөнхийдөө байсан. Одоо гаднаас ирж байгаа их хөрөнгө мөнгө санхүүг бол тэ одоо нөгөө татвар матвар өөр улс орн руу тайлгнадгүй, банкны нууцлал нь бол маш одоо хүчтэй ийм маягаар явж байгаад за тэгээд бол мэдээж энэ чинь бас нөгөө Европын бусад улсуудаас бол шахалт энэ төр ирсэн байдаг юм билээ. За тэгээд бол буцаад бол ингээд тийм биш болсон. За тэгээд нэгэнтээ бас ийм татваргүй бараа марааны дэлгүүр байгаагаас хойш бас бит хоёр жоохон дэлгүүр хоршоо хисээд жижиг сажиг бас юм авч байна. Тэгээд энэ юу юм бэ шүү? Яалтчгүй үнийн хувьд одоо Монгол зарагддаг нөгөө гэрэгүүс хүмүүс тийм ээ, Жак Даниэл Манел одоо яалтчгүй 3-аас 4 дахин бол хямд байдгийн байна. Тэгээд үнэртэй ус моснууд бол бас айгүй хямдхан байна. Одоо миний хэрэгэлдэг үнэртэй ус бол бараг миний худалдаж авсан үнээс 2 дахин бага энэ төр байдгийн байна. За тэгээ ер нь ийшиг ингээл хисээл яваад байвал ер нь зөндөөл юм байгаа юм шиг байна. Ялангуяа шопинг хийх гэж бас энэ ч ирвэл зүгээр юм байна шүү. Тэгээ би чинь бол ерөөсөө янз бүрийн ачаа мачаа сэрж нэмж явах дурггүй боломжгүй байдаг учраас бол нэг хайхтрын чинээс юм зам бол аваад байхааргүй байна. За энэхүү үзэгсэлэнт Андорра улс баяртай. Одоо бит хоёр Барселона хот руу явж байна. Ерөнхийдөө 2 цаг 30 минутын зайтай ойрхон 2 цаг 30 минут явбал Испани Барселона хотод очиж хонноо. За ингээд Испани Барселона хотод ирсэн байна. Тэгээд гадаа юм нартай байгаа учраас бол хүүчгээ тайлчлаа. Сайхан дулаахан байна. За тэгээд Испани улс бол гол эдийн засаг мөнгө олдог зүйл нь бол энэ аялал жуулчлал байдаг. За тэгээд Испанд яагаад хүмүүс аялах гэж ирдэг гол нэг шалтгааны нэг бол энэ ариун гэр бүлийн сүм байна. Sagrada Familia гэдэг. За энэ яагаад ийм алдартай байна гэхээр 140 жил баригдаж байгаа. Одоо хүртэл баригдаж дуусаагүй. Ингээл баригдаад явж байгаа. Тэгээ ямар ч нэг улсын төсвөөс нэг ч одоо мөнгө төгрөг гаргадаггүй, төрөөс бариагүй. Зөвхөн энэ нөгөө сүсгтэн олонний одоо итгэл үнэмшил хандваар барьж байгаа. За тэгээ ийм бас их өрмөц гоё юутай юм байна л да, архитектуртай. За тэгээд бол маш их алдартай. За тэгээд энэ сүмийн талаарх та хэд маань өшөө гүнзгий дэлгэрэнгүй мэдээлэл авъя бол одоо орчин цагт би хэлээд байгаа юм хөгжсөн байгаа үед бол тэгээд эгүүний AI тийм ээ. За Google ашиглаад ингээд дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За тэгээд ерөнхийдөө энэ аялал жуулчлал бол одоо энэ Испани улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа хамгийн гол хүчин зүйл нь байдаг. За тийм болохоор бол ингээд ерөнхийдөө бас эдийн засгийн хувьд тийм хэврэг эдийн засгтай байна гэдэг ийм дүгнэлт байдаг. Одоо нэг үйлдвэрлэл айхтар хөгжөөгүй. Гол зүйл бол энэ аялал жуулчлал байгаад байгаа юм. За тэгээд мэдээж улс орон болгонд бас тулгымдсан асуудал байдаг. За үүний нэг нь бол нөгөө ажилгүйдэл. За жишээлбэл Испанд бол одоо 25 хүртэлх насны залуучуудын 5 одоо залуучууд дутмын нэг нь бол одоо ажилгүйдэлтэй. За иймэрхүү бас бэрхшээлүүд байна. За мөн дээр нь бол ингээд нөгөө жуулчид гэдэг нь Европод хоорондоо юу нэг аялдаг юм байна. Одоо нийтийн ирж байгаа жуулчдын 80-аас 85% нь бол яг энэ Европын улсуудын жуулчд байдаг. Яг гэвэл нөгөө ирэхэд энэ чинь айгүй амархан Европын улс чинь хоорондоо нөгөө Шенген гэрээтэй улсууд нь шууд ингээд машинаараа хил гайл байхгүй яваад орчдөг. За тэгээ ийм бас Европч жуулчд бол нийт жуулчдын 80% нь бүрдүүлдэг юм байна. За тэгээд ер нь бол бас яг энэ Барселона, Мадрид хотын иргэд бол бас жуулчдад их таагүй ханддаг болсон гинэ. Яг гэвэл үл хөдлөхийн үнийг ингээд маш их өсгөж байгаа. Одоо энд ингээд ирж байгаа бүх жуулч чинь энд ирээд буудалд байрлана, Airbnb-гээр байр түрээсэн тийм ээ. Тэгэхээр энд яг амьдарч байгаа нөгөө иргэдийн маань бас
нөгөө амьдралын үртгийг өсгчөөд байдаг. За тэгээ яг энэ нэг хүнд ногдох орлого дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ бол одоо Испани улс бол яг Европ дотроо бол жишээлбэл яг тэр амьдралын үртэг тийм ээ, энд амьдрах амьдралын үртэг худалдаа авах чадварыг индексээр харьцуулснаар бол дундаасаа хойшоогоо орчдөг. Одоо Европ дотроо. За иймэрхүү бас нэг хүн ногдох орлого нь Монголоос бол ингээд яг тэр амьдралын үртэгтээр харьцуулснаар бол уг нь бол ердөө зүгээр 2.5 дахин л ийм өндөр нэг хүн ногдох орлоготой хүмүүс байдгийн билээ л дээ. Тэгээд бид нар бол нөгөө төсөөлөхтэй бол ингээд бөөр биднээс тэ холын ийм айгүй хөнгөтэй баян хүмүүс гэж ойлгоод байдаг. Тэгээд ер нь Европ бол тийм биш юм байна. Бидний төсөөлдөг шиг биш. Ер нь өндөр орлого, өндөр одоо тэ бизнес эрхлүүл маш өндөр татвар төлдөг. 40, 50, 60%. Тэгээд бага орлого ядуур болдгоо, бас огцон баяжуулдгоо ингээ нийт дундаж давхаргаа авч явдаг. За ийм л ерөнхийдөө нийтлэг бас дүр төрхийг ажиглаж байна. За тэгээд дотор нь орж ирлээ. Тэгээ үнэхээр бас гоё архитектур хийцтэй гоё байдаг юм байна. За ингээд бас энэ Барселоны ирсэн жуулчид заавал ирдэг энэ Гаудигийн цэцэрлэгт хүрээлэн гэж байдаг юм бай. Тэгээ яагаад их алдартай вэ гэхээр энэ дээрээс ингээд Барселон хотыг харж болдгийм байна л да. Тэгээд ер нь иймэрхүү цэцэрлэгт хүрээлэн байдаг юм байна. Тэгээд манайхан нэг зүйл дээр их буруу ойлголттой байд юм л нөгөө монголчууд их очдог газар гэхээр тэрийг нэг тийм үн цэнгүүгээр ойлгодог. Одоо бид нар жишээлбэл ингээл Тайланд тий одоо Монгол улсын 22 дахь аймаг боллоо гээл Вьетнам, Фукокийг Монгол улсын 22 дахь аймаг боллоо, Сингапур, Малайз гээл тий. Тэгээ яг үннийг хэлэхэд байна штэ. Одоо би бараг энэ дэлхийн гэд хэлчихэд бол буруутахгүй баг. Ер нь тэг хамгийн өндөр аялал жуулчлал хөгжсөн үйлчилгээ сайтай үзэж харах сонирхох юм ихтэй. Тийм улсуудаар бол монголчууд бид нар аялдаг юм байна. Тэр Бээжин, Тайланд, Вьетнам энэ чинь тий. Ерөөсөө тийм хамгийн сайн үйлчилгээ өгсөн газруудаар л аялдаг юм байна л да. Одоо та бүхэн монголчууд Тайланд явсан бүгд маш олон хүмүүс явсан мэдж байгаа тэр нэг Паттайягийн нэг ноннууч цэцэрлэгт хүрээлэн гэж байдаг штэ ноннууч. За тэгээд Сингапурын одоо тэр Marina Bay Sands-ийн хажууд нэг юу байдаг штэ Gardens by Day гэдэг нэг юм хүрээлэн. Тэгэл тэр мөр бол үнэхээр тасархай цэцэрлэгт хүрээлэн байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл ийшээ ингээд нэвтрээд ороход 18 евро төлнө нэг хүний. Монгол мөнгөөр 70-80 мянган төгрөг. Тэгээ би бол яг энэ ёсноос хойш хилээд байгаа ингээд нөгөө ерөөсөө нөгөө өмнө нь маш том эзэнт гүрэн байсан тий. Одоо ийм том гүрэн улсууд тэгэхээр хүмүүс маш их сонирхож ирдэг. Тэгэл тэр улсад байгаа одоо ингээл юу ч байсан ингээл амар алдартай тий. Тийм нэг сони юмнууд айгүй ингээл амар алдартай аялал жуулчлалын юм болцсон би ингээд одоо 28 дахь Европын улстай ирээд бол ерөнхийдөө анзаарч байна л та. Тэгээ зөвөр магадгүй би ингээд хэрэг шууд одоо Монголоос гараад нэх олон улсаар яваагүй байжгаад яг Европ руу ирсэн бол бас ингээл сонин санагдах байсан байж бас магадгүй л дээ. Гэхдээ бол ингээд яа харахгүй л одоо миний дүгнэлт бол одоо тийм дүгнэлтэнд ерөнхийдөө хурч байна. Тэгээ үнэхээр бол энэ үйлчлэгээ ерөөсөө хөгжөөгүй тэгээд айгүй ийм ер нь хоцрогдсон улсууд байт юм биш үү? Одоо би айгүй хүлээлт өөр байсан ингээл Герман гээл Берлин гээл те тэгэл Франц, Парис за тэгэл Итали, Испани гээл яг том гүрнүүд. Тэгээ ер нь бол тэгээ шуурал хэд юм бэ? Яг ирээд ингээд эсвэл би одоо нэг 28 дахь Европын улстай явж байгаа болохоор бас тэгж санагдаад байгаа юм болов уу? Үнэхээр бол нэрээ хоцрогдчихж байгаа гэдэг нь бол яг үний юм байна уу. За тэгээд бас нэг зүйлийг хэлье. Тэгээд одоо би заавал бусадтай адилхан үзэл бодолтой байх халамгүй. Миний блог бол ямар ч стандарт цензур гэж юм байхгүй. Яваал өөр төрсэн мэдрэмжээ. Тэгээ яг байгаа байдлыг нь яг л би тэгэл байгаагаар нь л хэлдэг. Үнэхээр гоё юмыг би бол муухай гэж хэлж чаддаггүй, муухай юмыг гоё гэж хэлж чаддаггүй, уйтгартай юмыг сонирхолтой гэж хэлж чаддаггүй, сонирхолтой юмыг уйтгартай гэж хэлж чаддаггүй. Тэгэл ингээл өөрийнхөө төрсэн мэдрэмжээ яриад явдаг ийм блог байгаа шүү. За тэгээд Испани улсын маань за ялангуяа Барселоны бас нэг жуулчид ихээр ирдэг шалтгаан нь бол яг одоо энд байна. Энэ газар дундын тэнгис тэгээ ерөнхийдөө бол энэ ингээд тэнгисээ дагаад ийм гоё нөгөө элстэй гоё ийм одоо хэсгүүд байна. Наран шарлагын хэсгүүд. За тэгээд одоо бол нөгөө хүүтний үйлрэл болохоор бол мэдээж хүн бага байгаа. За тэгээд зуны үйлрэлд бол ингээ битүү байдаг нь бол энэ олон жуулчин авдаг улс бол дамжиггүй. За тэгээд энэ Испани бол нэг бусад Европын орноос ялгаатай юм нь ийм нөгөө нар айгүй
гоё тусч байгаа байхгүй. Одоо ингээд энэ хүүтний өвлийн үйлрэл байлаа гэхэд тэгээ нар их тусдаг. Тэгээ ер нь энэ Испаниудад чинь бусдаасаа бас Европоос нэг онцгой юм халуун цустай хүмүүс гэж хэлдэг штэ тийм ээ. Тэгээд ер нь бол ингээд Европын дийлэнх улсаар за ялангуяа тэр Скандинав, Балтмалт бол ингээд ийм сони юм билээ л дээ. Би дулааны үйлдэлд очсон ингээд нэг юм бүүдгэр нар нэг хүздэггүй. Одоо жоохон удаан энтер байвал нэг юм сэтгэл зүй жоохон яамар ч юм шиг нэг юм готрол мотролд орж мэдхээр ч юм шиг тийм нар ерөөсөө үздэггүй. Дийлэнх нь бол Европ бол тийм юм билээ нэг хэцүү зүйл нь. Тэгэхээр энэ Испанч бол ийм шал өөр байгаа байхгүй. Айгүй хурц нартай. За тэгээд ерөнхийдөө одоо нөгөө би хэлсэн тийм ээ энэ Испанд ирж байгаа жуулчдын 80-аас 85% нь бол Европ жуулчд байна гэж байдгийн байна гэд. За тэгэхээр чинь ингээд нөгөө энэ Испанд руу ирэхэд бол зардал маш одоо боломжийн зүгээр машина унаал ингээд бусад Европ улс чинь нөгөө хил гайл байхгүй шууд ороод ирнэ. Тэгэл автобус хурдны галт хэрэг юугаар ч ингээд сайхан ороод ирж болно. Тэгээд энэчээ бас гоё юм нөгөө наранд бие шаарддаг байгаа байхгүй яг энэ Европ төв дотроо. Яг нөгөө Азийн нөгөө нэг аялдаг улсуудад явна гэхэр чинь Европ улс нислэг бол бас айгүй үнэтэй тусдаг юм билээ л дээ. За гих мэтчлэн бас нэг ийм нэг гол суурь шалтгаан байна. За тэгээ манай монголчууд маань бол сүүлийн ер нь нэг 5-6 жил бол маш ихээр аялдаг болсон. За ялангуяа юм далай тэнгистэй улсуудыг бол манайхан их сайн мэднэ тийм ээ. Тэгээ далай тэнгисийн үйлчилгээ энэ төр бас ямар байдаг идэг тэгээд за ерөнхийдөө тэгээд мэдэж байгаа болохоор та бүхэндээ ингээд далайн эрэг нэх удаан тайлбарлаад байх бол шаардлагагүй баха. За ингээд өглөө болсон байна. Тэгээд мөнхөө ит хоёр одоо төмөр замын вокзал руу явж байна Барселоны. За тэгээд төмөр замын вокзал дээр очиод би бол хурдны галт тэргээр цаашаага Мадрид ороод Португал ороод тэгээд Португалаас бол шууд ингээд онгоцоор нисээд буцаад мөнхөөгийнхөө гэрт яваад очих юм байгаа. Тэгээ мөнхөө мэн одоо намайг гэртээ очиод хүлээж ийн. Чангу өгшөө ганцаараа 800 км. Тэгээд бол Португалаас бол бүр 1700 км байхгүй мөнхөөгийн гэр. Тэгэхээр онгоц ашиглахгүй бол амжихааргүй юм байна. За ингээд миний явах хурдны галт хэрэг мэн ирсэн байна. Тэгээд энэ галт хэрэг бол цагт 300 км хүртэл бол хурдладаг. Тэгээ ерөнхийдөө бол одоогийн явах дундаж хурд нь 250 км цагийн хурдтайгаар Мадрид орох нэ. За ингээд Мадридта буугаад энэ 10 удаагийн одоо автобусаар шивжуулдаг, метрогоор шивжуулдаг энэ карт үүд юм байна. Тэгээд карта авчаад одоо Мадридд ирээд хамгийн түрүүнд үздэг одоо жуулчдын газар очих байна. За одоо нэг 400 м алхаад яг очих гээд байна. За ингээд Мадридд ирсэн гадны иргэн болгон ирж үзэх ёстой Royal Palace гээд хааны ордныг орж үзчихэд гарч байна. Тэгээд дотор бол нөгөө гар утсаараа бичлэг болон зураг дарж болно. Ийм мэрэгжлийн ийм микзиктэй GoPro мороттой бол бичлэг хийхийг хоригддаг юм байна. За тэгээд хаан бол одоо бас их сайхан тийм гоё амьдарч байсан байна. 3000 өрөөтэй одоо ийм ордон байгаа. Тэгээд би бол хэлээд байгаа. Тэгээ орчин цагт бол юм хөгжсөн байгаа. Тэгээд энийг би ингээд тайлбарлаад энд яриад байх шаардлага байхгүй. Тэгээ та бүхэн маань Google тэгээд AI програмууд зөндөө байгаа. Тэгээд хүссэн бүх мэдээлэлээ бол одоо Royal Palace Madrid ингээд хайхад бүх мэдээлэл гараад ирнэ. Тэгээд Мадридд ирсэн жуулчдын одоо Мадридд бас хамгийн алдартай одоо жуулчид заавал ирж зураг даруулдаг газар нь одоо энэ юм л дээ. За ингээ хүмүүс цуглчаа жуулч зураг даруулдаг байгаас. Тэгээ энэ ямар учиртай байна гэхлээр энэ тэгцэг юм байна л та. Одоо ингээд энэ Мадридын яг энэ тэгцэгээс одоо Барселона хэдэн километр байх уу, ишигээ Португалийн Лисбон хэдэн километр байх уу гэдгээ хэмждэг тийм тэг километрийн цэг юм байна. За тэгэнгүүт энэ нь амар алдартай байгаа нь ер нь бол миний одоо очсон зөндөөл улсуудад ийм зүйл байдаг. Ер нь бол маш сонин содон зүйлүүд маш их байдаг. Тэгтээ алдартай биш. Энэ юунд байна гэхээр ерөөсөө л энэ эдийн засгийн хөгжил том гүрнэл багхгүй юу. Одоо энэ шавж байгаа хүмүүсийн харалтаа ингээл тасралтгүй төрөнөөс хойш. Тэгээ яагаад гэвэл эн чинь нөгөө эдийн засаг нь өндөр хөгжсөн улсад хүмүүсийг хэрдэг. Тэгэл тийм улсад байгаа юу ч байсан би одоо бүр ингээд үнэхээр ойлгож байна Европоор яваад. Айгүй алдартай болчт юм байна. Ингээл айгүй сонин юмнууд нь
амар алдартай. Тэгэл тэр улсын жижигхэн ч бай, том ч бай бүх түүх нь амар алдартай. Тэгэл нэг ийм л ерөнхийдөө болцдог юм байна л да. Тэгээд энэ Европууд ч юм байна шүү дээ. Одоо манайх ингээд манжийн дарлалаас дөнгөж гараад богд хаант засаг масагтай байх үед Европын улсууд чинь метро цэтрогоо эхнээсээ хийгээд эхэлсэн, метротой болцсон ийм улсууд байсан баггүй. Тэгээ хүн дайж үйлдвэр амар хөгжсөн анх төрүүлээд тэгэл айгүй хүчрхэг ийм эдийн засагтай. Тэгээд Азууд болохоор ингээд нөгөө өсөглөнтэй тий. Тэгэл нөгөө хоорондын ингээ дотоодын тэмцэл мэмцлээ ингээ шийдэж чадаагүй яг ийм үе бол байсан. Тэгээ яг одоо бол ингээд миний ажиллаж байгаагаар ингээд ер нь Европ бол яг тэр хүн дайж үйлдвэрийн ингээд айгүй огцсон өсөлт. Тэгэл ер нь хөгжлөн нэг ингээд сар мөгцсөн юм шиг тий. Нэг яг тэр үе дээр ингээд нэг жоохон удаан нэг юм өсөөл нэг юм зогссон юм шиг надад нэг тийм мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу? Харин Азууд нь болохоор одоо ч юм бол ингээд дэлхийд нөгөө хүн дайж үйлдвэр гэхээс илүү технологи, софтвер тийм ээ, IT за тэгэл одоо хиймэл оюун AI маа эн чинь бол одоо ингээд дэлхийн өнгийг тодорхойлдог зүйлс болчлоо шүү дээ. Тэнгүүд яг энийг нь төрүүлж хараад ингээд хөдлөөд хийгээ явцсан манай Азийн улсууд байгаа байхгүй ингээд Хятад, Япон, Солонгос, Сингапур, Малай, Залаз гэлтэй ингээд ерөөсө хөгжлөөрөө бол одоо яг үнийг хэлэхэд ингээд тасарчж байгаа байхгүй ингээд Европтой харьцуулбал маш олон ингээд Европ, Аз, Африк, Латин Америк явж исэн Монгол хүмүүс бол хэлэх баг. Үнэхээр ингээд жоохон хоцрогдлоод эхэлж байгаа нь бол үнэхээр ингээд мэдэгддэг юм байна л да. Яг ингээд явхлаар. Тэгээд ер нь бол энэчнээс нэг л зүйл. Хэрвээ Монгол улсын эдийн засаг нэг хүн тогтворлого маш хүчтэй байсан бол манай Монголын бол бүх юм алдартай байхаас өөр аргагүй юм билэ. Одоо ингээд жишээлбэл би ингэж байгаа байхгүй юу? Одоо ингээд хостелуудыг хоноглоно л доо. Тэгэл ингээд Европууд бол хаасайг бол аялцсан явж идэг. Тэгэл тэдэртээ ингээд хостелд ороод яхаар Монгол гэж яг үнэндээ сайн мэдэхгүй байгаа байхгүй. Бид нар нөгөө өөрсдийгөө айгүй дэлхийн төв гэж бас бодоод байдаг буруу юм билээ л дээ. Одоо Европууд гэхээр бүгд Монгол гэж мэддэг гэдэг. Үндэ бол хостел таарж байгаа хүмүүсийн бараг талуу нь мэдэхгүй байгаа байхгүй. Ингээд танах чинь улс чинь хаана байрлдаг билээ энэ гэж шууд асууж байгаа байхгүй. Тэгээ ийм бол тохиолдол байна. Тэгээ хэрвээ Монгол улс маань эдийн засаг маш хүчтэй болвол одоо манай ингээл те түүх мөх бол агуу том шүү дээ. Тэгэл хөдөө орон нутагт манай байгаль бүгд бол ингээл айгүй алдартай болно. Одоо би бол Европ ирээд бүр нэг сонин юм дээр ингээл битүү хүмүүс очирлол ингээл үцээд байгаа. Ерөөс эдийн засаг хөгжсөн тийм төрүүлээ хөгжсөн том гүрэн гэдгээр л тийм бол ер нь байдгийм байна. Тэгээд Монгол улс маань бол одоо ийм эдийн засаг нь өндөр хөгжих бол ерөөсөө тийм бүтчихгүй хэцүү асуудал биш л дээ. Тэгээд энэ Испани улс маань бол нөгөө Африктай хилэлдэг Европын улс болохоор ер нь бол тэнцэнээс бол маш олон дөрвөсөд ёстой хууль бусаар орж болох бүх замаар орж ирдэг. Газрын хилээр тэгэл далайн амлаагаар жижиг зам мөвтэй явж байгаа бол дөхөж ирж байгаа сэлж мэлээд энэ төр ордог гэж байгаа. Тэгэл зарим нь маш их амь нас масаа алддаг. За тэгэл Испани руу ороод ирлээ бол хажуу улсууд руу тэгэл энэ чинь нэг шингэн дотроо хил гайлгүй юм чинь. Тэгэл явдаг. Тэгэл яг ер нь бодомжаар бол иймэрхүү дүр төрхүүд бол ер нь их таарч байна. Тэгээд энэ Европын улсуудад нийтлэл байдаг асуудал юм билээ. За одоо энэ баахан цагаан юм үрцэн хүмүүс зүхтаж байгаа биз. Энэ болохоор ингэдэг байхгүй. Бичлэг хийхгүй шүү гэж ах шиг байна. Тэгээ энэ ямар учиртай вэ гэхлээр ийм задгаан худалдаа хийдэг байхгүй юу. Тэгээд цагдаа ирэнгүүд шууд ингээд зүхтаждаг. Тэгээ сая үл энүүгээр тойроод байж ирсэн. Тэгээ би яг камера гаргаж ирж байгаад бүгд ингээд үрээ зүхтчихж байгаа. Тэгээ ерөөсөө газар ингээд дэлгээ тавьчихсан яг ийм дөрвөн талтай уцтай үүрхэд бэлэн байждаг байхгүй. Тэгэл пирх гээл үрээл алга болчихно. За ингээд Мадрид хотоос Криштиано Роналдогийн төрсөн нутаг Португал улс руу явах гэж байна. Тэгээд ийм автобусаар явна. Тэгээд Португалийн нийслэл бол Лиспон гэдэг хот байгаа. Тэгээд нийтдээ 8 цаг яваад энэ автобус маань дотроо 0 молтой их амар үйдэг юм билээ л дээ. Тэгээд тон утахгүй Португалаас олцсаяа. За ингээд явсаар одоо ер нь ингээд Португалийн хил рүү яг бараг орж ин л та Испаниас ингээд энэ Лиспон гэдэг хотод очино. Тэгээ автобус маань ер нь бол эзэнгүй нэг тийм такси гарч явж байгаа юм шиг ер нь их тухтай сайхан явж байна. За тэгээд сайхан унтаж амарчгаад хостелээсэн гараад Криштиано Роналдогийнхаа нутгаар алхаж байна. За тэгэл ерөнхий ингээл нэг инновашн барилга бас уур амьсгал бол тэгэл бусад
нийтлэг Европын улсуудтайгаа бол ялгаагүй мэдээж. Тэгээд одоо музей зүрзээ орох уу, төв талбай орох уу, далайн хэрэг орох уу гэл ингээл бодоо бол байж байна. За тэгээд ийм түгүүд бас үе үе харагдаад байгаа юм. Тэгээ энэ бол аялал жуулчлалын зориулалттай. Тээвэр бол биш. Тэгээд ер нь бол энэ Португал улсын гол мөнгө олдог зүйлийн хамгийн гол нэг нь бол аялал жуулчлал байдаг. Тэгээ яагаад гэвэл бас нөгөө миний Испани тайлбарласантай адилхан тийм ээ ийм нар гоё тусдаг. Дээр нь Криштиану Роналдо тийм ээ ингээд дэлхийд бол бас бүрэн танилж өгсөн Португал улсыг. За тэгээд Лиссабон хотын маань энд цаана бол энэ Атлантын далай байгаа. За далайн хэрэг мэдээж гоё байгаа. За тэгээд энэ ч бас ийм задгаа худалдаанууд байна. За тэгэл хуучны зураг мураг ингээд юмнууд бол бас байна. Тэгээ жуулчид бол мэдээж их явж байгаа энүүгээр. Тэгээ жуулчид их ирдэг ус учраас ингээд задгаа худалдаанууд бол бэлэг дурсгалын маягийн зүйлсүүд их байна. За энэ доош харсан чинь энд бас ингээд машинтай гал түлээд хоол молоо хийгээд амьдарч байгаа ийм хүмүүс бас байгаа. Ерөнхийдөө бол одоо бол зөвхөн Европ дундаа бол жоохон харьцуулбал дэд бүтсэн жоохон ядууралтай юм шиг. Одоо ингээд энэ зам мамыг ингээд харахаар бас нэг тийм Европт байхгүй байгаа юм шиг зам байгаа. Тэгээ иймэрхүү замнууд Италид ч гэсэн нийтлэл зүгээр байсан л да. Зүгээр нэг хүнд ноогдох орлого морлогоор Монголоос яг нөгөө амьдралын үртэг худалдаа авах чадварт нь харьцуулснаар нэг хүнд ноогдох орлого бол 2.50 дахин өндөр. Яг нь нийгмийн асуудлуудаа бол ер нь шийдсэн. Тэгээ эн чинь нөгөө далайтай улс болохоор энэ Испани, Португал энэтрэлүүд чинь нөгөө хууль бус гадныхан амар орж ирдэг. Ялангуяа Африкаас нөгөө далайгаар пижигнээд ороод ирдэг. За тэгээ иймэрхүү зүгээр асуудлууд тэгэл одоо Европын бүхэл улсад байна. Тэгэл би дахиад тэрийг яриад ингээл яваад байх. Яг үндэ бас сонирхол бол ерөөсөө алга байна. Харин энэ аялал жуулчлалаа хөгжсөн нэг гол юм нь одоо зүүн өмнөд Аз бол жишээ нь тийм нэг янз бүрийн үйлчлэгээ тий одоо шоу цэнгэний юм нь бол амар хөгжсөн байдаг штэ. Тэрэн шиг энэ Португал бол бас тэр чиглэлээ илүү хөгжүүлсэн улс юм билээ. Тэгээд тийм юмыг одоо би бичлэг хийх юм бол юу яачих гээд байна. Бас болохгүй. Миний таяг маяг янз бүрээр эрсдэлд орчих учраас тэгээд яг энэ далаа руу алхах замд бас юм хуучны орон сууцнууд тэгэл яг нэг юм балкон дээр юмаа гаргаал ингээл нэг хатаадаг байсан шүү дээ. Бас тийм нөхцлүүд харагдаж байна. Тэгээд энэ Португал маань бол нөгөө юугаар ер нь бол энэ Европ очиж ингээд юуг бол айгүй байлдан дагуулж ирсэн шүү дээ. Одоо хяналтандаа байлдарч ирсэн Латин Америк, Африкийн улсуудыг. Тэгээд бол ерөнхийдөө энэ жишээлбэл Бразил бол Португал хэлээр ярьдаг. Би чинь нэг Латин Америкаар бараг нэг бас нэг 70-80% явцсан болохоор нэг юм хэлний дүр байгаа юм л да. Одоо баярлалаа гэхийг обригадо гэж одоо Португалаар хэлдэг те. Сайн уу гэвэл ола. За Испани улс маш олон Латин Америк, Африкийн улсуудыг хяналтандаа байлгарч ирсэн. Тэгээ нэг хилээ шингээсэн те. Ола, gracias гэх зэрэг одоо үгсүүд бол сайн байна уу баярлалаа гэсэн үг байдаг. Тэрийг бол мэдээд байна. Тэгээд ер нь бол энэ Бразилаас бас маш олон юунууд ирдэг гэж байгаа. Цагаач болон ажиллах хүч мөч нөгөө хил нэг болохоор. За тэгээд хоёр дахь гол Португал улсын мөнгө олдог зүйл бол чимээгүйхэн маш их хэмжээний мөнгө олдог зүйл бол энэ бомб байгаамаа. Далайтай төмөр замын дээр логистикоор маш их мөнгө олдог. Тэгээ энэ бол зүгээр нэг бомбын жишээлтэй. Тэгээ иймэрхүү том төмөр зам далайн тээвэр хосолсон 6 бомбтой. За тэгэхээр чи энэ дэлхийн ачаа барааны эргэлт тийм ээ. Тэв хооронд энэ ч маш том бомб байгаа учраас энэчнээс бол асар их хэмжээний мөнгө олдог. За тэгээд манайхаа ерөнхийдөө ингээд энэ Португал улсын хот музей за тэгээд уран зураг мураг тийм ээ ингээд энэ соёл түүх юмыг бол та бүхэндээ би бол монголчууд маань зөндөө яваад ингээд харуулсан байгаа. Тэгээ бүр бичлэг хийгээд ингээд цуврал нэвтрүүлэг болгоод тэгээд та бүхэн маань тэнцэнээс үзээ. За тэгээд манай Лиссабон хот байна бол ийм сайхан хуучны тараамуудаараа үйлчлээд байгаамаа. Тэгээд гадаа нь ингээд зүгдэж мөхцсөн явж байгаа ч хүмүүс. Нэг ийм бас сонирхолтой юм ажиглагдаад байгаа. За ингээд Португал улсаас Женев рүү мөнхөөгийнхөө гэрлүү явах гэж байна. Тэгээ 1700 км машинаар явбал бараг 2 хоног.
Онгоцоор учраас би нэг цаг 30 минут. Тэгээ ачаа байхгүй би ерөөсөө юм ганцхан үр хөвчтэй. Тийм болохоор ихгүй хямдхан нисчихдээ юм лээ. За ингээд мөхөөгийн гэрт уулзцаая. Одоо мөхөөгийнхөө гэрт ирсэн сайхан амраад хэд хоног байж байна. Энэ хүүхдийнх нь өрөө байхгүй юу тэнүүнгээд. Тэгээд хүүхдийнх нь өрөөг дээр имтцэн тийм бистэй тэнүүнэ гэдэг одоо байж байна. Тэгээд ерөнхийдөө ингээд сайхан амрлаа мөхөөгэндээ хоолунд идээд одоо манайхын чи ингээд за мөхөөнд байж гэн ингээд нялх хүүхдтэй тэгээд нялх хүүхдтэй ингээд юу яасан штэ. Ингээд их нэртэйгээ ярилцж байгаад ингээд машинтайгаа намайг тойрч авч явсан. За энэ манай мөнхөөгийн ихнэр номоо байна. Сайн уу номоо? Сайн уу. За тэгээд нөхөр мөхрөө ингээд үгч явуулсанд одоо үнэхээр маш их баярлалаа. Ингээд нялх нөтөг хүүхдтэй ч гэсэн тийм ээ. Одоо ингээд сайхан бид нар гоё мах чанаж байна ингээд сайхан хоолсож авах нэ. За мөнхөдөө одоо маш их баярлалаа. Одоо найзтай үнэхээр одоо энэ Европ ТV-г болстой хөндлөн гол маш богино хугацаанд ингээд тууллаа. За одоо би тэгээд удахгүй нэг Монголдо очиж нэг цэнгээ авчаад эргэж ирээд шингээний 4 орноо бол дуусгачнаа. За ингээд бүгдээрээ дараагийнхаа улсад болцгаая.